өөрөөр ихээр логин нэж орсны дараа анхааруулах санамж энд харагдаж байна. Энэ санамжийг сайтар уншиж танилцаад мэдээлэл илгээх боломжтой. За энийг уншиж танилцсан дараа анх бүртгүүлж байгаа аж ахуйн нэгжид манлахлаар ерөнхий мэдээлэл нь бөглөгдөөгүй ийм байдлаар харагдаж байгаа. За хэрхэн яаж бөглөх вэ гэхээр аж ахуйн нэгж болон иргэн гэсэн сонголтоос өөрийн бүртгүүлэх сонголтыг сонгоно. За энэ болохоор байгууллагаар бүртгүүлэх бол тухайн байгууллагын гүйцэтгэх захирал нь регистрийн дугаараа хийгээд хурд дуудах гэсэн товчийг тарна. За тэгэх юм бол тухайн байгууллагын харуулъя. За энэ болохоор тухайн гүйцэтгэх захирлынхаа утасны дугаарт нь 1 удаагийн код ирнэ. За байгууллагынхаа регистрийн дугаарыг хийгээд эхлэх товчоод дарна гэсэн үг. За одоо хэдүүл болохоор иргэн дээр бүртгэл хийж үзье. За өөрийн регистрийн дугаарыг оруулаад за хурд дуудах товчийг дарах юм бол e-Mongolia-д бүртгэлтэй утасны дугаарт нь 6 оронтой OTP код, баталгаажуулах код илгээгдэнэ. За кодоо оруулаад илгээх товчийг дарна. За ингээд хур системээс таны регистрийн дугаараар овгийн нэр болон иргэний бүртгэлийн дугаар, за хаягийн мэдээллүүд нь дүүрч орж ирж байгаа. За та тэгээд өөрийн мэйл хаягийг энэ дээр бичнэ. За энэ тестийг болохоор ингээд мэйл хаяг биччихье. За тэгээд толгой барих мэдээлэл бичих шаардлагатай хүмүүс энэ дээр утасны дугаар болон мэйл нэмж бичих боломжтой. За тэгээд хадгалах товчууд харна. За ингэснээр таны ерөнхий мэдээлэл хадгалагдаж байгаа гэсэн үг.